Сайн байцгаана уу? Арамын дүргээ. За Бухартмны их хурл Батхив нийгэмдүүлчих төрийн бас байгууллагын тэргүүн Батуйн байна. За өнөөдрийнхөө сайвар өөр улсын үүс хөгжил. За их хурлтай хэрхэн холбогдож байсан. Их хурлтай ёс заншил энэ нүүдэлчдийн өв соёл өөр улсад хэрхэн уламжлагдсан талаар маш товчхон завь хийнэ. За тэгээд ерөнхийдөө бол нэг юм товчхон хэмжээний завь хийгээд байгаа. Нэг 20-с 40 минутын хооронд болж ил. Хамгийн урт завь маань 41 минут болсон байсан баг. За тэгэхээр энэ удаагийнх нь 20 минут болох. За тэгэхээр юу яана? Завь ихтэй бол эмхтгсэн энд эндээс бас олж авсан мэдээллүүдээ эмгтгэж бичсэн юмнуудаа та бүхэнд уншиж өгöd байгаа. За дээрээс нь жижиг шажиг өөрийн зүгээс тайлбаруудыг хийж байгаа. За өнөөдрийн лайвны хувьд бол өөр улсын тухай ярих нь байна. За 744 онд Түргийн 2 дугаар хаант улсыг унган байгуулагдсан нийслэл нь орхны хөндий Орду Балык гэж нийслэлтэй байсан байна. За гол аймаг гүдийн холбоонд тулгуурласан нүүдэлчдийн төрт ёсны үргэлжлэл торгоны замын худалдааг хянаж эдийн засгийн хувьд хүчрхэгдсэн. За Минийхан шашныг төрийн шашнаа болгосон гэж байна. 840 онд Енисен Киргизүүдийн довтлогооноор нуран унсан. За ийм төрт улс байж байгаа. Их хурлтай төстэй төрийн тогтцооны хувьд өөрөөдийн төрийн зохион байгуулалтын их хурлын уламжлалтай нэгт холбоотой. За хаан сонгох гэсэн өөрийн хаан, за нөгөө хагаан гэдэг гэж явж байгаа шүү дээ. Хааныг зөвхөн удам дэмжсэн байдлаар бус аймаг ноёдын зөвшөөрчлөөр өргөмжилдэг байсан. Энэ нь шууд их хурлын зарчим. За би гэртээ завь хийж байгаа шүү. Манай хүүхдүүдийг сахилахгүй гэж шуугаад идэх. Тийм учраас гэртээ нэг завь хийдэг байхгүй юу? За эхний энэ шууд их хурлын зарчим болсон төрийн чухал асуудлыг дайн хийх хэсэг холбоо байгуулах татвар нүүдлийн бодлого эдгээр ноёдын зөвшөөрлөөр буюу их хурлтайгаас шийддэг байжээ. За энэ их хурлтайтай адилхан хамтын зөвшөөрчих буюу шуулганы хэлбэртэй үйл ажиллагаа явагдаад байгаа шүү дээ. За ийм хэлбэртэй байсан байна. За өөр улс нэг үндэсний төвлөрсөн улс биш. Харин олон овог аймгийн холбоо хэлбэртэй оршин тогтнож байсан. Өөрийн бичиг төрийн бичиг хэрэг төрийн албан хаагчдын системийн хувьд Монголын их гүрэнд систем нь шууд Монголын их гүрэнд нэвтрсэн байгаа. Өөр бичиг бас тодорхой хугацаанд явж исэн байдаг. За өөрүүдийн бичиг хүсэг шашин худалдааг өөрүүд нь бичиг хүсэг шашин худалдааг хөгжүүлсэн монголчуудаас гадна тэднээс төрийн соёлын элементүүдийг өвлөн авсан бас дагаад байгаагийн төрт улсууд байгаа гэж үздэг. Төрөг улсыг мөкснөд байгаа түүний байр суурийг өөрөөр эзэлж Наймаас 9-р зууны үед Монгол нутагт оршин тогтнож байваа. За нийтийн долларын 740 оны үед Түрэг улсын захиргаанд байсан өөрөөр бусдаг гарган өөрийн улсыг байгуулан 100 орчим жил оршин тогтносон өөрийн нүүдэлчд оршин сууж байсан газар энэ хуучин хүннүү Түргийн нутаг байлаа гэж. За 3 голын сав газар. Өөрийн хаан тулсан дээд зөгтэй алтайгаас хянганы нуруу хүртэл Сяны нуруунаас ой хүртэл газар нутгийг захиран эзэрхийлж байсан байх нэ. 600 гад оны үед Сүй улс Туул голын хөндөд нутаглан бүхий 10,000 гэр өргөтэй уйгар аймгийн хан Ирэхэд Тэгэнтэй Хөгтөргийн эсрэг холбоо тогтоосон байна. 611 онд Сэр Дардууш аймгийн удирдуулсан Тэлэ аймгийн холбоо Хятадтай холбоолон Хөгтөргийн эсрэг тэмцсэн 630 онд Түргийн анхны эзэн улсыг унгав. 646 онд Тэлэ аймгийн холбоонд
Ууган аймаг зөнгөлөх байр суурийг эзэлж Төмтүү Итибэр нь Хятадын хаанаас цол хүртэн сэр таар бүшийн ноёрсыг онгов. Монголын зал нутаг дахь өөрүүдийн ноёрхол удсангүй. 683 онд хаан тугааг хөх төрөлт ялагдсан Сэлэнгийн хөндөөр шахагджээ гэж байгаа юм. 700 он орчмоос өөрчлөлт өөрийн бичиг үсгтэй болсон гэж эрдэмтэд тооцоолдог байна. Өөрөөр бол эрт цагт хүннүү үгэнд эзлэгдсэн Динзэний удан бөгөөд өндөр зэрэгтэн буюу Токуз Огузын нэг аймаг тэдний домог ёсоо өөрийн хаадын өндөр эмгийнх нь хүннүүгийн шинээр бага охин ажээ. Нэрэн улсын үед өөрөд өндөр зэрэгтний Тэдэ Гочо Гайго гэх мэт аймагуд гэж байна. Аймгийн холбоонд багтаж явжээ. Түргийн Түрүү хаант улсын хүн амын олонх нь Тэдэ буюу Огузууд байваа. За Түргийн хаант улсын үед өөрөд юуны Түргийн хаант улсын бас олонхыг бүрдүүлж ирсэн гэсэн мэдээлэл байдаг юм байна. За зүүн Түргийн хаант улсын хаягаад Токуз угаазууд говьо сурагч нүүснийг далимдуулан Түргийн хаадын орхисыг эсэргүүцсэн 625 онд их бослого дэгдээжээ. Түргээс ангижсан Огузууд энэ удаа хаант улсын голцсон болсон гэж байгаа. Гэвч өөрөөр зүргүүдийн Огузууд тан устай хүч амсран Син тоогийн төрийг 647 онд бөхөв. Өөрийн Итибэр түмээдүү 647 онд хаан болж Түрк байсантай адил бүх хатан шаалтан тогтоовоо гэж. За энэ суулжид бас тэгээд тэмдэглэсэн байдаг юм байна. Энэ нь болохоор Түргийн цус ёсны уламжлал энэ засаг цагааны системийг өвлөө авсан гэсэн үг юм байна л да. Өөрөө 660-аас 70 он хүртэл тан устай найрсгалж яснаа дараа нь тан устай хэд хэдэн удаа сүрхий дайджээ. Өөрөөдийн Түрүү хаант улсыг Монгол нутагт 689-оос 691 оны хооронд Чигүү Гуз Каракумаас нүүж ирсэн Ашина түргүүд мөхөөсөн юм аа. Азийн нүүдэлчид цахилгаан захимт Гэлбат мөхөх нь уламжлалт мэт болсон байлаа. Өөрийн хожуу хаант улс. За энэ ингээд Түрүү үеийн хаант улс бол инхүү мөхсөн юм байна. За хожуу үеийн хаант улс маань манай эртний 7-р зуунд өөрийн 9 аймаг нэгдэж 6-р зууны сүүлийн үеэр өөрийн Түрүү хаант улс нөхөж за 7-р зууны их үеэр өөрийн 9 аймаг нэгдэж Түргийн хожуу хаант улсыг баруун зүгж хаад өөрийн хаант улсыг байгуулсан гэж түүхэн тэмдэглэгдсэн байна. За түүхэн тэмдэглэгдснээр өөрийн өөрүүд нь энэ үеэс өөрүүдийн хаан энэ үеэс хаан Пэлэ байжээ гэж. Тэгээд Түргийн эсрэг бослохыг үзэрдэн манай эртний 745 онд Түргүүдийг буцахын өөрөөр улсыг үндэслэжээ. 742 онд өөрүүд харлаг болон дасмалуудтай хамтран 2 дугаар Хөх Түргийн эсрэг усаж 744 онд талаас нь шийдвэрлэх тулд ялсан бөгөөд Басмилчууд Түргийн нийслэлийг авч хаан Измэшиг олсон авч холбоотой нуудын дунд харгал гарan өөрөөр харлууг хоёр хамсан Басмилчуудыг зохин удирдагчийг нь цаазлан хороож албат иргэдийг нь хамжлаг боолгон заримыг нь Хятад боол болгон зарсан байна. Ингээд өөрийн удирдагч хөтөл үг бэлэг гэх хэмээх золтойгоор Монголын тал нутагт хаан сууж Алтан овг аймагуудыг захирсан өөрийн хаант улсыг үндэслэн харлагуудад баруун хязгаарыг мэдүүлсэн ажээ. Итүүгийн ууланд Орд Балик, за Ордуу Балик гэж бид өхөн мэднэ тийм ээ. Орд Балик нийслэлийг барьжээ. Тэр 744 онд өөд болж отхон хүү Менчүр нь эл эдмиш бэлэг хаан болж талын бүх нүүдчдийг эрхэндээ оруулав. За нөгөө бэлэг хааны тухай арчиж байгаа юм дээр тийм ээ. 747-оос 759 онд өөрийн улсын хаан ширэн цугтаа Тэнгэрээс заяа төр засагч мэдэлттэй Сэцэн хаан юм авдарчжээ. Түүний төр барьж явах үед өөрийн улс хүчрхгийн дээд төлдөө өрч байжээ. Менчүр нь улс орондоо эдийн засаг
соёлын харилцаа тогтоож манай эртний 751 оны үед орхны үндэд балиглыг хар балгасан гэж тийм ээ гэдэг хотыг байгуулж нийслэлээ болгожээ. Тэр тан устай найрамдаж өмнө зүгээс их аюулыг сэрэмжлэн дор нөрөн зүгт нутгаад хэлэх бодлого явуулж байв. Манай эртний 755 онд тан улсад гарсан Аанлуу шааны бослогыг дарах хэрэгт тан улс уураас тусламжгүй илч илгээжээ. Мянчур хаан тан улсад 4,000 цэрэг явуулж бослогыг дагуулсан өмнө зүгээс товтолсон төвдүүдийг зогсжээ. Үүний хариу тан улсын хаан өдөөдөдий хуй тор гаргаж Мянчурыг шагнан баг гүнж нийн гог хатан болгон ураг холбоор илгээжээ. Ийхүү уугур улсын хүч нөлөө нэмэгдэж байв. Мянчур хааны суух үед 8 огууд 9 татаанаар бослог гарган тэмцсэн байна. Хэдийгээр бослог дарагдсан авч уугур улсын хүч нэлээд суларчээ. Мөн энэ үеэр ноёд төшмөд эрх мэдлээ булаалдан дотоодын тэмцэл улам хосдог. Үүний жишээ нь Мянчурын дараа хаан суусан Илиген хааныг авч хаан ширэнд суудсан Думмайхэгийн үйл ажиллагаас тодорхой байваа. 756 онд өөрсдийн тал нутгийн өрсөлдөгч болох Инэсийн гэргүүзүүдийг зохин хааныг нь цаазлав. 759 онд Мянчур хаан найран дээр хязгаартай их арх ууснаас болж өөд болж хүү Тэнгэр бэхэн хөтөлөг дархан Сэнгүүн хаан хэмээн сонгогдвоо гэж. За Тэнгэр бэхэд 762 онд тан улсын хааны хүслээр тэдэндээ хавсан төвдийн эсрэг байлдаж тан улсын төвдүүдэд автсан баруун нийслэл болох Чанганыг эргүүлэн авч өгсөн байна. Энэ үеэр тэр Ираны манифест замтай уулзсан уг шашинд орж өөрийн шашин болгожээ. За энэ их урд нь сонсогдоогүй шашин яваад идэх юм байна. 779 онд Тэнгэр бэхийн орд балгадад байсан Согдын худалдаачдын хятгалгаар хятад руу довтлон хятадыг эзлэх төлөвлөгөөгөө зохиосон гэдгийг ч түүний ав бах Тумбаага дархан хятад уусах аюултай хэмээн эсэргүүцэж улмаар бослог гарган хаан болон түүний хүрээний 2000 зуртныг цаазсан өөрийгөө Аалб Кицүг буюу Бэлэг хаан хэмээн хаан сууснаар өөрөөр дотоодын хямралд орж эхэлсэн байна. Тэр өөрөөрүүдийг буцаагаас сэргийлж шинэ хатуу чанд хууль цаазгаар мөрдүүлж киргизүүдийг довтсон. Энэ удаад тэднийг шууд хаягаанд оруулсан байна. 795 онд түүнийг үгснээр өөрөөр дотоодын тэмцлэн Бутарлын аюул занд нүүрдэн байх үед Гүтүлүг хэмээх цэргийн жанжин өөрийгөө ай тэнгэрээд Илиг Булмиш Аалб Гүтүлүг Үлэг Бэлэг хэмээн хаанаар загаснаар Яглагийн удмын хаанч эцэг болж Эдизэн удмын хаанч эхэлжээ. Тэр хатуу чанга удирдлагаа өөрийг нэгэн удаагийн буцаалаас аварсан хэдий ч урдын хүчрхэг эдтэй өөрөөр үгүй болсон байваа. 808 онд түүний хүү хан тэнгэрээд Илэг Булмиш Аалб Кишлиг Бэлэг нэр хаан орсууж дундад Аз руу хавцсан хандсан худалдааг сайжруулан сог төртөл худалдаа хийж 821 онд төвдүүдийн довтлохыг няцааж байваа. За иймэрхүү түүхэн мэдээллүүдийг л ингээд хуваалцаад байгаа юм. За өөр нь 824 онд түүний өнгөрсний хойно Уйгурт хаан ширээ тэмцэх хүчтэй өрнөн хаан орсуух хөстэй түүний дүү Касар 832 онд алагдаж 839 онд Күрэбир хэмээх сайд хүчээр хаан ширээ болоова. Мөн онд өөрийн эдийн засгийн суурь болсон байгалийн гамшигын улмаас мал суурь олноор өгч өргөдөн өсөглөн гаж дотоодын докторгүй байдал үүссэн хийгээд бусад нүүдэлчин Овг аймгийн бослогоос урууданд оройтсон юм а. 840 оны намар өөрийн 9 сайдын нэг Күрэбирийн өрсөлдөгч Хөлөг Баггагч эртний өст Киргиз руу зүгтэн тэдэндээ хамсан 80,000 морь цэргээр өөрийг довтлоо. Киргизүүд ойрд балгад болон бусад хол болгодыг тонн дээрэмдэж галдан шатаад сэрхгүйгээр сүйдсэн Күрэбирийг барьж цаазарчээ. Өөрийн Еликероргийн Мянчур хаан 750 оны хүртэл байж дотоодын дайснаа дагсан ба улмаар 750-аас 760 онд гадагшаа дайн байлдааг хийснээр өөрийн хүч чадал оргилдоо хүрч газар нутганд томорч өмнө дөрж тан улсыг хүртэл дагамталж байсан боловч Яглагийн удмын сүүлчийн хаан 789 онд өгснээр хаан ширээнд Эдиз аймгаас суух болсон хожим
9-р зууны эхнээс үргэлжилсэн хямралын үүдийг нээжээ. Мөн 820 оны үеэс эхлэн гаднаас Енисен Киргиз аймагт овцсон байлдсан явдсан өөр улсыг туйлын хүнд байдалд оруулжээ. Энэхүү дотоод гадаадын тэмцэлтэй хөрш улс аймагудаас тусламж ирэх болсон 840 онд Енисен Киргизүүдэд цогцолдон боцорч өөрийн төр бүр мөсөн мөхөх шалтгаан болжээ гэж байгаа. За, өөрөө баруун зүгт нь үдэлсэн байгаа. Өөрийн сүүлийн удирдагч Үүгэ Ордост орчин 841 онд Хятадын Шан Шимүжийн нутгийг эзэн 6 жилийн турш Киргизүүд болон Тан улсын хөлийн цэрэг өөрийн өрсөлдөгч болох Күрэбэрийн ах Ормозыг дэмжигч нартай тэмцээр 847 онд алагджээ. Өөрийн олонх өмнө зүгт Тан улсын хил дагуу нутагт зугтан очсон ч Тан улс сэргэлэн устгаж үлдсэн хэсэг нь Ганжу хаваа нүүд суух болжээ. Тэдний зарим нь Дорн Туркестанд очиж шин Сари Үүгэр улсыг байгуулсан хожим Тангад улсад эзлэгдэх хүртэл оршин тогтножээ. Хар хааны улсыг хар хидаан эзэлсэн. 13 дугаар зуунд хар хоронд байсан хүчинд бичигдсэн домог ёсоор 3 өдөр тэнгэрээс нүж хөж яв гэсэн хичмээ тасалтгүй гарсан тул өөрийн хасагчд цугларч хэлэлцээд урагш нүхээр шийдсэн гэдэг. Өөрийн Коча улс Чингис хааны Монголын эзэнт гүрэнд нэгдэн хожим Цагаатайн улсын бүрэлдэхүүнд багтаж байжээ. За, соёлын хувьд өөрийн хот суурин тэд өмнөх нүүдэлсдээс илүү ихээр соёлыг хөгжүүлж, сог төргийн бичгийг сайжруулж, өөрийн бичиг үсгтэй болсон бөгөөд үүнийг хожимын нүүдэлчид өвлөн төлөвлөжээ. Монгол бичиг нь энэхүү өөр бичгээс гаралтай билээ. Өөрийн хаант улсын төрийн шашин нь Манийхай шашин юм. Манийхай шашин нь манай эртний 3 дугаар зуунд үүсжээ. Заратустрагийн шашин төрөгдөж, хавчигдаад дорн дийлсэн гэдэг. Өөрийн үед хэрэгжилж байсан Монголын 10 орчим томоохон гол морины нэрс орхон хараа гэх мэт тухайн үед хэрэглэгдэж байсан нэрээрээ одоо хүртэл байдаг хэвээрээ гэж байна. За, тухайн үед бол орхон хараа гэх мэтийн нэрийг яг энэ байгаа хэвээр нь тухайн үед нэрлж байжээ. Өөрөөдөө үед гэсэн үг. За, тэгээд энэ үргээд ингээд лайв өндөрсөн миний ерөнхийдөө лайвуд бол энэ бүх ард түмний их хурл буюу уламжлалт их хурлын түүхэн замнал юмнуудыг тодорхой хэмжээнд та бүхэнд хэлэх. За, энэ төр тулс уран голын сав газарт төр тулс үүсэн байгуулагдсан он дагаал энэ төр тулсууд их хурлыг хэрхэн авч хэрэгжилж байсан байна. Өөрсдийнхөө энэ төр засах ухаан, за төрийн системд их хурлыг яаж нийцүүлж байсан бэ гэдэг талаас нь юм зайвуудыг хийж байгаа юм. Зайлшгүй яагаад энэ улсуудын тухай яриад байгаа юм бэ гэхээр энэ улсууд оршин тогтнож өнөөдрийг оршин тогтнох энэ хугацаанд өнөөдрийг хүртлэх их хурлын түүхэн замналыг бичиж үлдээх номны их юмнууд бэлэн болчихсон. Энэ номн дээр бас тодорхой хэмжээний ийм Монгол улсад оршин тогтнож ирсэн төр тулсуудыг бичгээс гадна уг төр тулсуудыг их хурлтай хэрхэн холбогдож ирсэн талаар бичиж байгаа учраас нэг өсөндөө та бүхэн их хурлын танилцуулгаас гадна их хурлын талаарх номны танилцуулга давхар явагдаад байна гэж ойлгоход болно. За, тэгээд лайв минь гайгүй богинохон болсон байх гэж найдаж байна. 20 минут болох шиг боллоо. За, тэгээд энэ үргээд лайв өндөрлөе. Гэртээ лайв хийж байгаа учраас манай зүггүй хүмүүс ард шүүх гэж үлээгээд байна. За, энэ үртлээс та бүхэнд баярлалаа. Лайв юм сайхан шеэрлээд өгөхийг хүсье. Ер нь бол лайвнуудын минь шеэрлээд ингээд яваад хахад их Монгол улсын тухай нэлээд урт хугацааны нэлээд олон тасалсан хэмжээний сонирхолтой лайвуудыг хийх байх гэж ойлгож байгаа. За, тэгээд тэрнээс ч хойш бас 1000 гаруй жилийн тус
улсын үүсэл, төрч улсын тухайн үеийн төрч улс их хурлаатай хэрхэн холбогдож байсан талаарх зайв юмнуудыг хийнэ. Тэгэхээр тодорхой хэмжээнд уртцай болох байх гэж ойлгож байгаа шүү. За энэний дагаа ерөнхийдөө номныхон талаар танилцуулаад за яг энэ номныхон дэс дагааллаа. За бас бэлдсэн номныхон юмудээс та бүхний үүд байхгүй тулд маш товчхон хэлбэр бас уншиж танилцуулнаа. За ингээд төр хоёртай баярлалаа.